жүжигэн дотор бүр ямар гоё байсан манай театр үнэхээр юм одоо юу Бродвей театр шиг л байна. Угаасаа тэр театрын жүжигийг авсарч тоглосон тэр жүжигийг яг тэр чигээр нь тоглож гин гэдэг дуу муу одоо хөгжим бүжиг nice тийм учраас би сэтгэлдэл биш зүрхээ хэлье гэж байна. Баярлалаа. Энэ жүжигчид зөвхөн дуулал гэхээс илүү сэтгэхгүй юм дотоод нөгөө нарийн мэдрэмжүүдийг энэ дээр давхар үзүүлж байгаа. Энэ бол үнэхээр бүжгэлж, дуулж, жүжиглж энэ бол үнэхээр гайхалтай сайхан. Хүүхд залуучуудын театрын хамт олон бүгдэнд нь чин сэтгэлээсэн драмын театрын хамт олонныхоо өмнөөс үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Томоохон баяр хүргэе. Дараа өшөө дахиад маш сайхан уран бүтээлүүдийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хайр хамгийн гол нь хүний амьдралд хайр гэсэн тийм ээ. Хайрыг илэрхийлж чадлаа. Тэгээд хүүхдүүдэд ч залуучуудад ч хэн бүхэнд үзэхэд нээлттэй. Үнэхээр сайхан жүжиг болж сэтгэл хөдлөм тэгээд үнэхээр энэ театр дээрээ авьяаслаг жүжигчдийг харъя гэвэл харж болох нэ гэж хэлмээр байна. Манай соёлын төсвүүдийг яг төгссөн уран бүтээлч тус манай анх хоёр манай болорцсон маань энэ жүжигчдээс дөрв бүтээж тэр маань бас үзэгчдийн бас талхлыг бүтээж байгаа тэр мэдрэмжийг харж сонсох гэдэг багш нь үнэхээр гайхалтай байлаа. Та бүхэнд амжилт та нар чадлаа үнэхээр мундаг уран бүтээл байна. Тэгэхээр манай Монголын мэрэгжлийн урлагийн тайзнаа анх удаа тавигдсан мюзикл болж байгаагаараа бас эр хонд манай театрын 75 жилийн болно. Энэ ойдоо барьсан бэлэг манай хүүхд залуучуудын театрын уран бүтээлийн төвхөнд шинэ хуудсыг нээсэн гайхамшигтай бүтээл байлаа.